За Reader podcast-ийн сонсогчдоо буюу reader-чүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад дүлгэн та бүхэнтэйгээ мэдчилж байна. За өнөөдрийн подкаст маань Монстер хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Reader podcast-ийн 42 дахь дугаар болж та бүхэндээ хүрч байгаа юм байна. Өнөөдрийн бидний ярилцах бидний хөрөлт сэдв болвоос худал болон bullshit-ийн тухайд хэмээх хоёр номын талаар бид нэр өнөөдөр буу хална. Тэгээд өнөөдрийн зочдоор та бүхний сайн мэдэх сэтгүүлч Улаанбал нэвтрүүлгийн хөтлөгч продюсер Лодой Самбуу хүрэлцээрсэн байна. Бас Монстер хэвлэлийн газрын маркетинг менежер Өсөх Сарнай, контент менежер Сувд бас хуран зугаалсан байна. Хамгийн түрүүнд худал гэдэг зүйлийн талаар хөөрөлдөөд дараа нь bullshit-ийн тухай буу халнаа. Тэгээд одоо бид нэр ингээд худал гэдэг үгийг ингээд сонсхолоор ялтчгүй нэг тийм сүрэг юм уу нэг тийм муухай баба зүйл нэг гэж сонсогддог. Гэтэл одоо бид нар бүгдээрээ одоо өдөр тутамдаа одоо магадгүй ажил дээрээ ч үт юм уу ажил албан тушаал дээрээ гэр бүлдээ гэртээ заавал нэг тийм өсвөсөйг худлаа ярих шаардлагатай тулдаг. Үнийг л одоо энэ сайн мэрэг сэдэг философч зохиолч маань номдоо тусах гэж оролцсон байна. Тэгт тусахтаа болохоор худал гэдэг зүйлийн одоо үр дүнг нь нөлөөг нь хайр дурлал гэр бүл улс төр эдийн засаг гэд хүрээлэн борчонтой бүгднийг над хамааруулад маш сонирхолтой байдлаар бичсэн байна. Номын тухайд бол нэлээд авсаархан жижигхэн хавцтай ном. Өөрөөр хэлбэл бидний одоо уудаг пиавны бакалаас жижиг хэмжээтэй тийм их авсаархан кармандаж чигээд явчихаар боломж тийм сайхан ном байна. Сүүлийн 7 хоног ч үгүй юм сүүлийн 3 хоног манай зочд бүгдээрээ л тодорхой хэмжээгээр худлаа ярьсан байх. Хамгийн сүүлд хизээ худлаа ярив гэж. За одоо сони юу байна гэж асуусан. Төрөний хүнтэй уулзсан 50 мэдчихлээ. Тэг 50 биш байгаа л да. Сони сайхан ихтэй байна шүү дээ. Коммент моментаас авалал. Төрөнийг шторк хийсэн maaхан нүдүүлж байна л да Facebook Twitter. Тэг надаас төрөө уулзсан сони юу байна гэсэн. 50. Намгүн байна гэсэн. Намгүн биш байгаа л да гэх мэдчихлээ. Худлаа ярьсан. Ярьдаг шүү дээ. Тэг юуг худлаа вэ гэдэг талаар энэ ном илүү тайлбарлаж байгаа юм болов гэж тайлбарлсан. Тэ? Юуг худлаа гэх юм. Худлаа гэдэг чинь хаана үүсдэг юм? Худлагийн үр дүнг юу юм бэ гэх мэтчлэн хэрэгцүүлэлүүд урт эссе байна гэж ойлгосон. Худлаа хэлсэн. За Сарнагийн хувьд. Одоо худлаа хэлэх тухай бодож шүү дээ. Юу гэж хэлэх вэ гэдэг. Үгүй ээ. Би яг хамгийн сүүлд хизээ худлаа хэлсэн ээ нэрээ. Хайж байна те. Тий чи санаж байна уу? Би ч юм бол тэгэл өчтөрөл нэг худлаа ярьсан. Хэдэн одоо найзууд нэг одоо сайхан орой сайхан гарын арай пяв ихээр зөө маань одоо гэртээ кинод байж байна гэдэг. Яг бодит байдал дээр бол өөр найзуудтайгаа л пявгаас ужсан юм байна. Яг энэ шиг л нэг тийм ном дээр гардагчлан цагаан худал гэсэн зүйл юм байна. Энийг бол бид нар ярианда сайхан яриад явна. За би бодож ирсэн. Сувд явд. Сайн уу гэхээр нь тэгэл өө сайн л гэж бодлоо. Яг энэчлэн одоо манай монголч гэсэн нэг тийм хэлцэг байна шүү дээ. Одоо Монголын хувьд ертөнцийн 3 худлаа гэх. Тэр нь болохоор яг маргаашнаас физтэй явна. Эсвэл одоо найз нь яг булан өнгөрөөд паб руу орж байна. Эсвэл шаардсан үедээ хизээч дахиж уухгүй гэж. Иймэрхүү л одоо цагаан худлууд нэг тийм хүнд гим хараа болохооргүй иймэрхүү худал зүйлүүдийг л энэ номдод маш сайн товч бөгөөд тодорхой байдлаар маш их одоо нэг тийм амьдралд олон жишээтэй л тайлбарласан байгаа. Би өчтөр удаа ярьсан байна. Маргаашнаас ихч хоолно гэсэн юм байна. Стоодлогч үтэй. Тийм стоодлогч. Ялангуяа маргаашнаас ихэл турна гэдэг чинь хамгийн хөтлөг гэж. Тэгээд энэ ном дээр ингээд яаж байгаа юм л та. Олон бүлгүүттэй. Тэгээд шудраг үнний тойл гэсэн бүлэг байгаа. Энэ дээр нь болохоор одоо гэр бүлийн тал дээр эхнэр нөхөр хоёрын хоорондох харилцаан дээр эхнэр нөхөр хоёрын хүний хоорондын харилцааны нийт харилцааны 10% нь худал хуурмууд дээр тогтгоо гэдэг. Үүнтэй адилхан их сургуулийн оюутнууд ч гэсэн нийт оюутны амьдралын 38% нь худал хуурмууд дээр тогтдог гэж. Нийгмийн амьдралын хэдэн хувь нь худал хуурмууд дээр тогтдог вэ? Ямар нийгэм байхаас л болох вэ? Монголын нийгэм? Манайх шиг бол 90 80 90 таах шүү дээ. Худлаа ярихгүй бол манайд чинь байж болохгүй шүү дээ. Яг тэр манайх чинь энэ нэг худлаагийн тухай ярихаар яалч юм бэ? Энийг уншсан л да. Тэгээд нэг эрхчлөөний тухай бодол маань улам баталгаажсан.
Энэ худлагийн тухай чинь бүх зүйл өөрөө эрхчлөөтэй холбоотой байхгүй. Одоо манад яагаад болохгүй вэ гэхээр бид нар жишээлбэл хэн нэгний комент сэтгэл ямар байх вэ гэдгийг үл хамаарч амьдрч чадахгүй юм хүмүүсээр дүүрсэн нэгэн байхгүй. Тэгэхээр бүгд худлаа үгэнд дуртай, худлаа хэлэх дуртай. Нэг юм эрхчлөөгүй ерөөсөө л эрхчлөөтэй холбоотой гэж ойлгож байгаа. Тийм учраас манай нэгэн бол түрүүний асуултанд яг шууд хариулахад бол өндөр баха. Маш өндөр баха. 90% бол байгаа гэж би бодож байгаа. Тэгээ яг иймэрхүү энэ худал гэсэн үгнээс улбаалаад энэ номын зохиолч маань бас сонирхолтой судалгаа гаргасан байна. Энэ судалгаа нь юу вэ гэхээр одоо ингээд хүмүүст ингээд урам мөн гэж ярьдэн штэ бид нар одоо сайн найзтайчуд юм уу ямар нэг хүний гомдох урам өгдөг. Гэхдээ нэг тийм урамшууллын худал өгнүүд маань нөгөө хүмүүстэй бас нэлээд хор уршигтай гэдэг. Жишээ нь магадгүй одоо бид нар одоо найзуудтайгаа сайхан ингэж уулзж байгаад караоке орлоод гэсэн чинь маань одоо караоке танд орсон караоке дуулж байгаа одоо туйлын солгоо холоотой найз маань өөрийгөө одоо маш сайн дуулдаг гэж бодцсон. Тэгсэн чинь өвөө найз нь одоо маргааш юм нөгөө төр voice тэмцээнд орё гэвэл нөгөө найзууд найзаагаа бодоод гомдоохгүй тулд гоё ингэ дурам өгөх гэдэг шүү дээ. Оо тэг. Тэгдэг одоо манай найзтай авигаа дуулдаг шүү гэд. Тэгсэн чинь хэрв тэгчүүл нөгөө найз нь одоо шууд явж очивол voice ороод жоохон одоо төмний булаа болох нэг уртайчуд юм. Иймэрхүү байдлаар одоо бидний өдөв тутамдаа хэрэгэлдэг цагаан худлууч байт юм уу? Зоригтой зориглохгүй иймэрхүү худлаа өгнүүд маань нэг тийм цаад иймэрхүү билүүдийг анализгээд ухаад яваад байвал нөгөө хүмүүстэй нэлээ хор уршигтай юм аа л гэдэгс энэ ондод сонирхолтой байдлаар бичсэн байна. Саяны жишээн дээр бол найзгаа чист гой дуулдаг, тэгдэг voice ормор гэж байгаа нөхцөлд бол тэгээд тухайн нөхцөл байдлыг өөртөө арай давуу байлгах үүднээс л худлаа яриад байна л да. Ер нь бол альч тохиолдол дээр Хүн тийм одоо гой дуулдаг минь найз мундаг чи чаднаа гэж найздаа хэлж итгүүлснээрээ өөрийгөө тэнд илүү тааламжтай хүн болгож авч үлдэх. Тэгээд таалагдаад цаашдынхаа өөрийнх нь одоо нөхөрлөлт ч юм уу тэр хүн найзгаа айгу гоёор хүлээж аваад бодох. Яг үндэ цаагуур нь тэр өөрийг нөгөө найздаа хүнэлтэл тусаад. энийг нөгөө үр дүнгээс нь шалтгаалаад зөв буруугийн тухай ярих гэж хэлвэл тэ ном дээр тэ. Нөгөө нэг зөв буруу гэдэг нь энэ дээр нэг ганц хэрэлцсэн хэсэг номтойгоо нөгөө нэг уншиж байгаа нөгөө бид нар чинь ингээд заавал хэн байх нь хамаагүй шүү дээ. Хичнээн мундаг эрдэнэ доктор тэ философч авах ихүүд байж болно хамаагүй бид нар дандаа хиний чимээг бүтээлийг сонссон уншсан өргөлж асуулттай байчиж илүү жоох ойлгомжтой болдог юм би нэг юм юутай. Тэг хүмүүстэй ярихдаа дандаа нэг асууж ярьдаг тийм. Онцлог маань тэр юм баг. Тэгээд энэ гол асуусан юм энэ дээр нөгөө нэг хүнийхэн мөн чанарыг зүг буруу тухай яриад эхэлсэн. Ёс суртахууны тухай яриад эхэлсэн. Хүн бол өөрийгөө л боддог. Хизээч хин нэгэн ч одоо энэ ерөөсөө миний нэг хатуу итгэл үнэмшил тэр үүдэг байхгүй. Хүн өөрийгөө боддог. Одоо жишээлбэл одоо найзыгаа хайрлж ин гэж бодъё л да тийм. Найзыгаа хайрлаад гомдоочих үедээ гэж бодож байна гэдэг чинь эргээд тэр найз нь гомдчвол надад хэцүү учраас өөрт ирэхтэр хэцүүг мэдрэхгүй тулд найзыг гомдоохгүй байгаа. Эннээс цаашаа гүнзгэр энэ бол зүгээр наан гарч иж байгаа дөнгөж ихний халбагталтаар л илэрж байгаа зүйл байхгүй. Тэгээ түрүүний философчтой санаа нэг байхгүй. Ерөөсөө л өөрийгөө л тэндээс аваад гарч байгаа асуудал. Гэтэл энэ нь өөрөө үр дүнгийн одоо ертөнц шүү дээ. Бид чинь бол үр дүнд хүрэх арга замын ертөнцид биш. Үр дүнгийн ертөнцид амьдарч байгаа. Аливаа үйлдэл болгоны үр дүн дээр бид нэр амьдарч байгаа. Тэм учраас үр дүнгээ хараад бид нар бие биендээ муу зүйл битгий хийгээч гэж хэлэх гэж байлаа. Гэтэл тэр бол нөгөө нэг зүгээр одоо нэг bullshit гэдэг шигтэй. Тэр бол зүгээр л яриа. Энэ бол зүгээр яриа. Ямар ч томьёолох аргагүй зүйл гэж би итгэл үнэмшилтэй байдаг байхгүй. Тэгээ энэ бол яг өөрийгөө бодсон л алах юм. Харин зүгээр яг тэрийг нь хэлснээрээ өөрт нь хэцүү одоо ямар байх вэ гэдэг нь тухайн хүний одоо жинхэнэ оюун ухаанаас шалтгаална те. Хэдий богино хугацааны хэдий эсвэл урт хугацааны тайван байдлыг тэр хүн эрэлхийлж олж харж энэ дээр алсын хараа гэж ярьдаг. Ингэж байгаагаас хамаарат худлаа хэлж байгаа хинт хэлж байгаа гэдэг нь шалтгаалаад байгаа. Тэгэхээр энийг бол томьёолох гэдэг нь үнэхээр шаардлагагүй юм билээ л дээ гэдэг энэ дээр сарс ингээд томьёо хайгаад байгаа байхгүй. Бүгд л томьёо хайж байгаа бид нэр. Их томьёотой болчих гэсэн те. Тий бүх ертөнцийн нууцыг ингээд тайлсан та. Тий нөө манай геотик юм тий. Ингээд томьёотой болчихсон. Томьёо байхгүй гэдэг бид нар мэдсэн. Гэхдээ л
бүгдийг ингээд судлаад тогтооцсон гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд хайгаад л байгаа. Тэр нь хайж байгаа нэг хэлбэр нь л байлаа л да. Тэгэхээр бид нар бас цуг хайх хэрэгтэй. Тэг хайсан хүний имийг бичээд тавьсан байна. Энийг бол би бүгднийг нь уншаасаа гэж бодож байгаа. Тэгээ энэ худлагийн ертөнцид амьдарч байгаа өөрөө таг худлаа байж ич хүний худлааг хардаг нийгэм л байгаа шүү дээ. Бүгд худлааг мэддэг хэрнээ худлаатай хайртай. Ийм ертөнцид амьдарч шүү. Тэгэхээр энэ худлагийнхаа тайлбарыг мэдхгүйгээр бид нэр явах юм бол их одоо маргаашийн зовлонгоор өнөөдрийн одоо тий Жаргалаа. ерөөсөө л маргаашийн зовлонг бид нар амар их юм худалдаж аваад байгаа байхгүй. Маш их зүйлийг амар тайван биш зовлонг худалдаж авч байгаа юм. Тийм учраас юугаар төлбөр хийж юу аваад байгаа вэ гэдгийг нэг атгахаа номноос олоод авмаар л юм бэл. Тэгээ одоо энэ худлаа гэдэг үгнээс бас улбаалаад бас орчин үеэс нэлээд олон нэшлэл гарсан байна л да. Худрах ч үгүй юм уу те. Худбой. 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 Жохон байж байгаа л өө над шанс таймд худ гарч те. Худбой гэж худрах. Эсвэл одоо бас нөгөө мөрөх гэдэг үг шүү дээ. Мөрөх гэдэг үг чинь явсаар байгаад Японы харикири гэдэг үг шиг морикири болцсон. Чин тэгэл одоо ингээл харикири хийгч байд юм уу худрах, худбой, худгар гэж бүгдээрээ л энэ одоо худал гэсэн одоо энэ концепттай л ойртоод байгаа юм болов гэж. Худ хүний тухай ярих уу жоохон. Сонсож байгаа хүмүүстээ зориулаад хэлээ. Худбой чи хэм билээ манайхнаас. Одоо ингээл яг ямар хүнийг худбой гэж. За магадгүй худ гарч юм уу те худ хүн. Тэрийг одоо та нар одоо өөрсдийнхөө сайхан тодорхойлолтоор хэлүүлэх гэж. Ямар хүнийг худ гар худ хүн. Хөө хэнийг худбой гэдэг лээ бид нар санаж нь хэм билээ. Харин билээ. Нэг найзаа худбой гэж нэрлээд муулаад идэв штэ гэж. Тийм муулдсан шүү үгүй нөгөө нэг групп дээр худбой гэж нэрлсэн чи хэм билээ чи юу? Худлаа хүн гэж одоо өөрийнхөө итгэл үнэмшил итгэдэг зүйлээсээ тис өөр юм одоо нэг итгэл үнэмшилтэй байж ч тухайн нөхцөл байдалтай тааруулаад өөрийнхөө ингээд имижийг бодоод тэрнээсээ шал эсэргээр өөр зүйл ярьж өөрийгөө таниулах гэж оролдох. Тэгээд тэрүүгээрээ тийм сайн нэр олж авах гэж тэгэх одоо тэгдэг хүнийг л худлаа хүн гэх баг. Тэгэхээр тэр хүний жинхэнэ үннийг нь бид нар мэддэг гэсэн үг. Үгүй. Тэгээ мэдчихэж худлааг нь бид нар мэднэ шүү дээ. Юу гэсэн үг? Одоо тэр хүн худлаад үсгээд байгааг бид нар мэдхийн тулд яг үнэн нь хин бэ гэдгийг бид нар мэдэх шаардлагатай байна шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бид нар мэддэг болов уу гэж. Мэдхгүй л хэл та. Тийм болохоор л манад нийгэм түрүү 80-90% нь худлаа. Тэгэхээр бид нар үүсээ худ гаруудын ертөнцид амьдарч байгаа. Үнэн. Тэгэхээр ягаад худ гаруудын ертөнцид амьдарч байгаа гэхээр энэ өөрөө энэ нэг юм хувцс юм шүү. Худагдчих зэрэгцэж амьдрах. Одоо бид нар ингээд нэг хувц өмсөө явж штэ тий. Зүгээр дулаахан байхын тулд авдаг энэ гэж худлаа ярих болиё л доо тий. Хүнд харагдах гэж өмсдөг штэ тий хувцыг. Энэ худлаа үйлдэл мөн үү? Биш. Тэр чи харагдаж байгаа байдал чинь өөрөө одоо харагдана гэж бодож өмсөж байгаа чинь үнэн бол эхний үгэл нь үнэн бол тэгээд ингээл логикоор бол үнэн л болно шүү. Тэгэхээр худ гар учраас худ гар биш юм шүү. Тэгэнгүүт энэ ном дээр бас нэг сонирхолтой санагдсан юм нь entertainment хэрвээ тэр одоо чинь элбчэд ч юм уу янз бүрийн покер тоглоомд оролцож байгаа хүмүүс бол тэрийг худлаа ярьдаг эсвэл тийм худалч одоо худ хүмүүсийн жагсаалтаас хасах хэрэгтэй гэж аахгүй яа. Тэгэл entertainment биднийг хөгжөөж байгаа үйл явдал нь зорилго нь үйлдэлээ цагаатгадаг болж байгаа байхгүй. Тэнгүүт одоо хувцас өмсөд явж байгаа тэгээд харагдах гэж өмсөж гинэ гэдг нь бараг тэр элбчдийн үйлдэлтэй адилхан л болов уу гэж бодож байна. Үнэхээр тийм хэлдэг өөрийнхөө мөн чанараас сутагаад өөрөөр юм бол би ерөөсөө одоо юу гэдгийг шуналгүй гэдэг юм уу те. Баялдаа те би ерөөсөө юу ч шундаггүй. Тэ энэ хүмүүс байдаг шүү дээ. Би ерөөсөө шуналгүй. Энэ бол би шууд худлаа гэж хэлнэ. Яг тэр хүн байхгүй. Аль улсын эсвэл ямар хүүстэй, ямар шашинтай байх эсвэл хамаарат хүн тэ. Энэ хүн төрлөختөн тэр жигтэй энэ хүний шуналыг яаж барьж зовлонгоос ангижруулах вэ гэдэг асуултанд хариулж чадаачгүй явж хахад биелээчгүй явж хахад одоо би шуналгүй гэж хэлж байгаа юм бол жишээл бид тэр худлаа гэж нотолж болно. Тэгэхээр энэ нөгөө өөрөө мөн чанар дээр тулж чаддаг. Хүн яг яадаг юм бэ гэдгийг тулж хараад бид тэн дээр хараад тэрнээсээ зөрсөн юм ярьж байгаа бол худ бусдаар зөвхөн хэлбэр үзүүлж байгаа бол худ биш байна гэж томилчих үед үлээ.
тэрийг bullshit-ing гэж ингэж бас болох юм тий. Нөгөөх нь. Ер нь бол Тийм, тэрний төрлөл дөө тий. Тийм bullshitting бол ямар ч нөгөө bull session гэдгийг бас том юмсан байсан. Тэгэхээр манад одоо ч хамгийн их одоогоо хэдүүл гоё ярил л да пив ууж байгаа юм шиг яригсан мэт тий. Тий. Тэгэхээр хэдүүл одоо нэг хамгийн худ гарыг Монголоос олъё тий. Хамгийн худ гаруудыг бүлгийг олъё хэдүүлээ заяа. Гоё л доо тийм шүү дээ. Бид нар одоо хамгийн худ гарууд. Бид нар тэгвэл хүнийхэн мөн чанаас цугтаасан гаруудын эрэлт гарах нь байна. Одоо сонсож байгаа хүмүүс тий. Хэнийг хамгийн худ гэх юм? Хажуучин байгаа залуу чамд таалагдахын тулд хэлбэр үзүүлж байгааг худ гэх юм уу? Эсвэл бол би ерөөсөө энэ орчлонгийн хамаг юмнаас ангиж ирсэн. Би хүн төрлөختний төлөө амьдарч байгаа, амьсгалж байгаа гэж хэлж байгаа хүнийг худ гэх юм уу? Жинхэнэ худ гаруудыг хэдүүлээ олъё л да тий. Ингээ хайхаар дандаа шашны байгууллагууд төр явж ирдэг байхгүй. Сүмийн пасторууд. Шашнаар хоолоо олж идэгчэд. Би шууд гэж хэлдэг. Тэнд ямар ч гүн ухаан байдаггүй. Тэнд ченжүүд байдаг. Одоо лам нар лаглаг хуургууд хамаг ертөнцийн сайн сайхны төлөө тэ хүмүүсийг цуглуулагчд. Худлаа гэдгийг нөгөө юмыг худлаа гэж тодорхойлоход итгэл үнэмшил хамгийн чухал хэсэг болж явж байгаа шүү дээ. Тэнгүүд шашны байгууллагуудын хувьд бол яг тэр итгэл үнэмшлэр нь хоолоолж Хоолоолж тий. Тэгэл нөгөө одоо магадгүй ядуу хүмүүсээ байл тэгэл одоо кармандах хамгийн сүүлзэн цосоо барайл. Тэгэл өргөл барьцаа бол гүйдэгчүүд юм уу? Тиймэрхүү юм болж байна. Тэгтээ шууд тэгэлж болох юм уу? Одоо шууд одоо. Би өөрийнхөө үдсэн хүрээнд явж байгаа. Би нөгөө нэг янз янзын хүмүүстэй болж одоо 12 жил сэтгүүлч ажиллахад. Бөөнөр Монголын хамгийн шилдэг бөөнүүдтэй. Монголын хамгийн толгой сүмүүдийн цуглаан. Монголын хамгийн толгой одоо хуваргууд, хойд дөрүүд, лам нартай бүгднтэй нь уулзч үзлээ. Хамт хэсэг хугацааг өнгөрүүлж үзлээ. Тэд нэр зүгээр амар бүгдээрээ тийм гэж хэлэх нь бас их өрөөсгөл 100% чаанч байхгүй. Гэхдээ бид нэр бүгдээрээ тэр хүмүүс хоёр л үзлийг л дагдаг, итгэдэг хүмүүс. Нөгөө үзлийнх нь амин сүнс тэр хүмүүст байна уу юу гэдэг бол зүгээр хамт нэг хэд тоноход л харагддаг. Тэр үнэлгээгээр л хэлж байгаа. Жишээлбэл бүгд шунлын хүлээснээр хамгийн наад захын тэр шунлын хүлээсээс гараагүй хүмүүс хувраг гавьждаг. Эсвэл ертөнцийн эзний үгийг бусдад түгээгчдэг байждаг. Өөрөө ойлгоогүй ч яаж түгээх вэ жишээл. Гаргаж тавьж байгаа ишлийнхаа утгыг ойлгоогүй хүн яаж жишээл бусдад сайн тайлбарлах вэ? Сүмийн пастор гэдэг хүн бол Бурхны номыг тайлбарлах гэж Бурхны тэр иш үзүүлсэн хүмүүсийн үгийг тайлбарлах гэж Библийг илүү амьдралын дүрэн болгоход нь туслах гэж байгаа хүмүүс. Тэнд мушгаад байждаг. Эндээс ер нь хүн одоо ч биш ер нь эртзээ биш эндээс нэг гаж урсгалууд илүү дутуу тийм хэлбэрийн төдий баахан юмнууд чинь л үүссэн байх шүү дээ. Дайндачингууд хүртэл. Худ гаруудын бүлхэм гэж бод ингээд ярангууд бас хэм бас санаанд орлоо л доо. Ирдэг нэг юуны Германы шашны тэмцэгч Артилиото санаанд орлоо л доо. Энэ болохоор тухайн үеийн 15 дугаар зууны Ромын католик шашны хамгийн нэг тийм лам хуургуудын юуг ин авилгалын одоо сүлжээчүүдийн бүх одоо ингээд худ үйлдэлүүдийн бүгдийг илчлээд 99 яллага бичээд шөнийн цагаар сүм болгоны гадуур ингээд нагаад байсан. Наач явж байгаа тэгээ сүлдээ уг урсгал нь явсаар байгаад тэгээ нэг протестант гэдэг шашны урсгал үүссэн гэж бас тийм түүхний уртаа юм бэл. Тэгээ одоо ингээд бодонгууд Мартин Лютер маань тухайн үеийн худ гаруудын эсрэг тэмцсэн хүн болж таарж байгаа юм болов уу гэж. Тэг гажуудал дээр нь дэгээ тавьсан байдаг байхгүй. Тэгээд протестантууд буюу одоогийн энэ нөгөө хүүхний илүү нөгөө нэг хөвч үзэлтэй. Ядаж бүр балаарцсан гэвжсэн байхгүй. Одоо ингээд тэг хүн бол ерөөсөө те одоо нэг юу тийм гэр бүл зэсэг те хэтэрхий бүр ингээд нэг юм юмны гişүн одоо машины идэнг гэдэг шиг байх хэвээр ерөөсөө бүр тэрийг хуульчилсан яваад хүн бол хөрөнгө болцсон явжсэн. Энэ болохгүй. Тэг хүн болгон бурхны шав. Тийм учраас энэ бол тус тустай байдгаал тус тустай сүнстэй тус тустай бурхантай өөрсдөө холбоотой гэж арай илүү жоох хэрэгчлөө өгч эхэлсэн юм. Нэг ийм л хоёр зам байж. Одоо манай бидний харийн шашны машины харийн урсгал мурсгал гэдэг манай энэ нэг бид нэр одоо жишээлбэл буддийн шарын гэл ингээл ярьж байгаа. Тэр дотор нэрлээгүүл болохос биш 20 сал урсгалах шүү дээ. Тухайн үед нэг тийм хандлага байсан юм а. Тэр нь болохоор Ромын католик сүмийн лам хуургууд Библийн судрыг латин хэлнээс орчуулвал нүгэл юм а. Ягаад гэвэл одоо бурхан болвол бурхан ертөнцийг
одоо юу ертөнцийн эзэн бурхан зөвхөн латин хэлээр ойлгодог. Тийм болохоор заавал ламаар дамжуулж бүх одоо ном үзэх хэрэгтэй гэдэг. Монголчин тэгээд Тэр нь болохоор Мартин Лютер нь болохоор ийм байдаг юм аа. Одоо бурхан заавал нэг тийм латин хэлээр ойлгох албагүй. Бурхан итгэвэл одоо хүн болгоны сэтгэл зүрхэнд байдаг болохоор латин хэлээр бичсэн Библийн судрыг нь герман хэлээр орчуулсан байна. Тэгээд нэг л дүрм явдаг. Орчуулж байгаа одоо бүгд л орчуулж байгаа шүү дээ, тий. Тэгээд нэг л дүрм явдаг. Тэр ишлүүд тэр мөр хүртэл одоо яг нарийн стандарттай явдаг. Одоо ном жижиг байна уу, том байна уу, өргөн бүдэ огт хамаагүй, тий. Жишээлбэл Иохны тэдийн тэд яг тэр болонд л байдаг бол тэр болонд л харагддаг жишээлбэл, тий. Тэгээд утга үг маш нарийн орчуулганд явагддаг. Эн чинь өөрөө нөгөө нэг дэлхийн хүн амын чинь хэдэн бараг 100% гэж үзэх юм бол 50-аас илүү хувь ингээд аваад ирсэн ном сутар байж байна л та. Тэгээ өрөнд орон туваах юм бол нэг 50 гээл хуваач шиг бас сонсож байгаа юм бас энэ зодод байж байгаа гэдэг. Тэгээ одоо ингээд буцаад энэ худал гэсэн ном руугаа хальтаар бол ном дээр нэг гарцаагүй нөхцөл худал ярих гэсэн бүлэг байгаа. Энэ дээр нь болохоор Кантын ч явсан байгаа. Германы философч Иммануэл Кант. Кант юу гэж үзсэн бэ гэсэн чинь одоо хүн ямар ч худлаа яаж болохгүй. Магадгүй хүний амийг аврахын төлөө худлаа хэлэх тохиолдол ч гэсэн худлааж болохгүй гэсэн байна. Энийг бол зохиолч маань энэ Кантын одоо үзлийг арай нэг тийм яцаалт өгөөд за тухайн хүн одоо 100% жинхэнэ пацифист биш л болвол одоо худал үгийг 100% хорих боломжгүй гэдэг. Ингээд бодонгоо цаанаа нэг тийм зориг тавиад зориг нь одоо хүмүүс хэлдэг шиг нэг төмний төлөө ус их орныгоо төлөө ч юм уу төмний төлөө болвол худал үг нэг тийм зөвшөөрөгднөч юм. Тийм болчиход байна. Яг ийм итгэл өмчлөөр явах юм бол тэгээд зүгээр шууд худлаа нийгэмд амьдарч байгаа гэдэг 100% хүлэн зөвшөөрч амжих юм шүү. Кантын тайлбар бол өөрөө нөгөө нэг бүр эцсийн цэгээ хараад байгаа. Худлаа хэлэх нь ерөөсө буруу. Яагаад гэдгээ би танаас нэг олон юм ярихгүй л гэсэн байхгүй. Одоо худлаа хэлэх юм бол тэрнийхээ төлбөрийг заавал авдаг л байхгүй. Тэр нэг өөрөө энэ ном дээр хангалттай тайлбарсан байна шүү дээ. Худлаагийн үр дүн гарч агаад гэхдээ нүгэлтэй нүгэлгүй худлаа энэ бас байж шүү дээ. Зөв буруу худлаа. Нүгэлтэй худлаа, нүгэлгүй худлаа гэж үг хэлэх юм хэр нэг найз нь асуув л да би гоё харагдчихна уу тий. Гоё харагдчихин гэдэг үгийг сонсох дуртай бай гэж бодъё тий. Тэр нэг цайлган байна юм л дээ. Үгийн утганд нь алдаж байгаа бол энэ буруу биш гэдэг утгыг би яг нэг өгчл санахгүй байна ингэж оруулж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол худлаа биш ээ. Яг тэр нэг үр дүн нь өөрөө салаа зүйл биш. Тэгэхээр Кант бол яг тэ худлаа бол угаасаа нүгэл юм а гэдэг нь хувь зээнд итгэдэгтэй биш байхгүй. Одоо жишээл үхэх ёстой байсан хүнийг худлаачсаар байгаад амьд үлдээчлээ гэж хэлж байгаа гэж одоо уншигч манай ойлгож болохгүй. Энэ бол өөрөө нөгөө худлаа болгон ардаа төлбөртэй учраас философчдын чинь зорилго нь бол одоо ерөөсөө л мөн чанар дээр зөвлөл яаж нэг атайхан байх вэ хэдүүлэл гэдгийг ирэл сурал одоо хамаг байдаг тайллыг л хайгаал явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэг худлаагаас шалтгаалсан зовлон арай нэг жоохон наашлалыг үйл над тэтгэж байгаа бол би ингэж хэлж байна гэж хэлж байгаа. Амар ингэн дээр. Одоо нэг тийм Кантын үзлийн за магадгүй эсрэг философч гэхээр одоо хин санагдаж байна л та. Италийн философч, улс төрийн сэтгэгч Никколо Макиавелли. Тэгээд нөгөө Никколо Макиавеллигийн Хунтааж гэдэг ном дээрс гартыг. Одоо улс төрчин заавал шудраг байх албагүй. Харин шудрах царайлах хэрэгтэй гэдэг. Зүгээр ингээд хүн өөрөө тэгвэл шунд юм байна, өөрийнхөө амьдрал, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явд юм байна. Тэрэндээ айгүй олон юм хэрэгэлд юм байна л да. Тэгэхээр одоо энэ бүх улс төрчин тэгвэл нийтийн төлөө биш юм байна шүү дээ. Тэ? Энэ төрийг зөвшөөрөл удирдах байгаа ч юм уу? Эсвэл бол одоо энэ нийгмийн манлайлд явж байгаа хүмүүс, сүргийн толгойд явж байгаа хүмүүс сүргийнхээ төлөө биш байд юм байна шүү дээ. Гэдэг ч юм уу юм хатуу ойлголтууд гарч ирнэ. Тэгэхээр би та нарын төлөө биш шүү гэж хэлэх нь хэр боломжтой байж шилэл. Худлаа хэлэхгүй байх боломжтой гэдэг талаар байгаагаар үлэн ширэгдэх боломж байна. Одоо бидний нэгтгэг юм байдаг ч та чи худлаа. Нөгөөх нь үнэхээр худлаа ярьж байгаа. Гэтэ худлаа ярьж байгаагаа хэлжүүл тэгээд ингээд эн чинь явах юм уу зүг төгтөл байж болох юм уу гэж ярих гэж байна. Улс төрийн одоо жишээл төр гарч байгаа хүмүүс чинь улс төрийн намын төлөөлөл болж гарч байгаа шүү дээ тий. За эсвэл би дааж тэнгуүтээ улс төрийн намын зорилго чинь өөрөө үнэн байх бас биш үстэй тий. Үнэн гэдгийг тогтоогоогүй. Тийм тогтоогоогүй болохоор зүгээр энэ нэг 2 3 хаан сувг л байна л да. Нэг ингээд дэлхийн түүхээ харж байгаа. Бид чинь их одоо нэг шинээр сэтгэхэд байх шаардлагагүй шүү дээ. Одоогийн улс төрчид. Тэгээ нэг 3 4 мянган жил яваад ирсэн энэ системүүд байна шүү дээ. Нийгэм яаж олуулаад нэг дөр атайхан амьдрах вэ гэж судлаа тогтоогоод зарим нь дайм болоод энэ болохгүй манаа гэж өөрсдөө мөхсраад ингээл явж байгаа.
Тэгээ энийгээ илүү судлаад ингээд одоо нэг том 2 нам гэдэг нэг нам мөн ч юм уу ч юм. Яг ингээд явж байгаа хүмүүс чинь ингээд бодоод яаж явбал энийг уус нэг юм аятайхан байх юм бэ гэдгээ бодоод явж байгаа улсууд байна л та. Тэгвэр яг энэ тэр мэдээж яриг удирдлага төр байгаагийн шалтгаан бол нөхөн байгаа учраас төр байгаа. Энийг нэг аятайхан бидний хооронд нь байлгахын тулд бодлого шаардлагатай байт юм байна л да тий. Сүргээрээ учраас. Тэгэхээр энэ сүргийн төлөө биш ээ гэдгийг хүн болго хүлэмжшэрдэг шүү дээ. Энэ бол сүргийн төлөө явдаг хүн байт юм. Ер нь та гурав хүлэмжшэрч гинүү. Энэ хүн ер нь хүний төлөө юу, өөрийн төлөө юу? Та гурав юу гэж боддог юм? Хүний төлөө хүмүүс байдаг үнээр яг энэ сүргийн төлөө. Бүр хүний төлөө. Байдаг гэж бод. Хүний өмнөөс зовдөг. Байхгүй. Хүний өмнөөс жаргадаг. Би байдаг гэж бод. Байдаг гэж бод. Хүний төлөө бол тэгээд эцэст нөөрийнхөө төлөө л үзтэрч байна. Тэр хүний хүсэл мөрөөдөлтэй. Аа. Ямар мөрөөдлөө тэрийг биелүүлэх нь тэр хүний хувьд бол бүтэн банкад өрөхтэй адилхан хоолно. Бүр амьдралынх нь утга учир нь. Тэр хүний юу гэж мөрөөдгөө гэхээр би энэ улсад бүр нэг одоо юу гэдэг юм те би нэг ийм л болгочмаар байна. Тэгээд намайг хүмүүс авгаа удирдах, авгаа их удирдахч, авгаа их энэ сүрлээс гаргасан те жинхэнэ чиглүүлэгч лидер манлаа гэж надад хөшөө босгоно. Өөрийгөө бодож байгаа хэлбэр мөн үү? Тэхийн тулд хийж байгаа үйлдэлүүд нь нийтэд хэрэгтэй байна. Нийт тэрэнд нь хэрэгэлсэн учраас алга дашна. Алга дашилт нь хөшөө болно. Тэгэхээр ерөөсөө хүмүүс энийг л харъя гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүнээс шингэлээд бодохоор энэ чаддаг гаруу чадахгүй гаруу. Өөрөө юу хийж исэн гаргаж гэдэг юм ба. Ингээд ялгаж эхэлнэ. Тэр худлагийн тухай ойлголтууд энэ дэр илүү гоо шингэж гарч ирэх юм болов гэж. Тэгээ сайн нөгөө хүний төлөө амьдрдаггүй ч гэдэг юм уу? Хүний төлөө боддог гэсэн ингээд зүйлээ бодоод үзсэнгүү хүн төрлийн түүхэнд одоо хүний боддог хүн гэж байгаагүй, байхгүй, байх ч үгүй гэсэн л хувийн бодол байт. Одоо магадгүй ингээд зарим хүмүүс чинь ингээд одоо сайхан түүнийхээ төлөө явъя, бусдынхаа төлөө явъя ч гэдэг юм уу? Хүний төлөө зовъё гэж ярьдаг боловч дотроо болохоор зөвхөн өөрийгөө бодож байгаа. Гэхдээ нөгөө хүнийг ашиглаад өөрийнхөө зорилготой хүрэх гэж байгаа л тийм алхам байна. Тэгвэл за хүний төлөө байлиг. Ямар нэгэн өөр шилэг ухааны зорилгын төлөө амьдарч байгаа нэг яах вэ? Зүгээр өөрийнхөө нэр алдрыг цорайтуулахгүйгээр одоо тодорхой хэмжээний вирусны эсрэг тэмцдэг ч юм уу? Тодорхой тэр бүтээл хийдэг ч юм уу? Тэр чинь зорилго нь байхгүй. Тэгэл тэр нь хүмүүст хэрэгтэй. Тэр нь хүний төлөө тэмцэж чинь гэсэн үг биш. Тэр бол өөрийнх нь зорилгыг биелүүлэх чинь. Тэр өөрийнх нь зорилго нь хүнд төг утахгүй харин тус болох нэ. Тэр нь зүгээр хүний төлөө гэж тайлбарлаж байгаа нь өөрөө одоо жинхэнэ хударч байна. Тэгээ хүндийн төлөө шинжлэх ухааны төлөө гэж байлаа. Тэг яг юуны зорж бол юуны төлөө шинжлэх ухааны юм байна уу? Нэг Карл Сагны нэг үг гэдэг хэвгүй юу? Би болохоор амар та хоёроос бол бүр амар эсрэг байр суурьтай хүн байхгүй юу? Эсвэл тээ. Юу гэдэг нэг бүдэгцэн хэрцэг гэдэг нэг хэлсүүг нэдэг байхгүй. Тэр бүх одоо айчдтэй бүх одоо гавьяа шагналтнууд тэдний урс усан дайчдын цус те хэдэн мянган жилийн тэмцэл бүгд одоо асаас харахад бол зүгээр нэг хөх бүдэг цэнхэр цэг дээрх бүр зүгээр нэг одоо моментийн хэлтэрхий байхгүй юу? Миний бодлоор хүний амьдарч байгаа одоо орон зай тэр хүний төлөө гэж байгаа өөрийнхөө төлөө гэж байгаа ч гэсэн хамаагүй шинжлэх ухааны төлөө гэж ажилласан хамаагүй хүн төрлөختн дэлхийн ертөнцийн цаг хугацаатай одоо харьцуулах юм бол бид limited time шүү дээ хүн. За нэг 90 100 за одоо 70 хэд гэдгийг тийм амар жижигхэн нэг юм жижигхэн цэг дээрх нэг хэсгийн хормын жижигхэн хэсэг цаг хугацааг зарцуулж ээж яагаад хүний төлөө гэж болтгүй юм. Болно. Гэтэ энэ хүний төлөө одоо байх хүсэл тэмүүлэл ирмэлцэл гэдэг санаа өөрөө айгүй худлаа зүйл юм шүү. Энд чинь ерөөсөө амьдрал дээр буухгүй байгаа байхгүй ингээд ярих тусам тэгэнгүүт энэ санаа нь өөрөө шал bullshit санагдаж байна. Зүгээр нэг бараг энэ үгийг анх гаргаж ирсэн хүн нь энэ санаагаараа айгүй сайн нэр төр олж аваад энэ яг хүний төлөө юм хийж байгаа хүн гэсэн худлаад үр төрхлээ. Одиссей Илиадад гардаг шүү дээ нөгөө Ахиллес нэг Троят руу дайнд явах гал. Тэгсэн чи ээж нь уулзаал чи одоо энэ танд явбал хизэж ирж ирэхгүй. Гэхдээ чиний алдар нэр хизээч мөнхөд оршно гэд. Одоо ингэ бодонгууд Ахиллес тэр данд болвол
гречүүдийн төлөөчүүд юм уу тэр нөгөө Еленаг буцааж авах гэж ямар ч яваагүй шүү дээ. Одоо Өөрөө төлөвлөсөн. Ахиллес гэдэг хүнд бол Еленаг тэр буцааж авчирнө уу ямар ч падал байхгүй. Зөвхөн өөрийнхөө нэр төрийг түүхэн удснаа мөхөлөх гэж л дайнд явал тэгэл та бүхэн мэдж байгаа зүгээр тохиолдлоор бурхан болдог. Ахиллес бол яг тэгсэн шүү дээ. Магадгүй алдартай өдийг хүртэл яригдчихэж байгаа нь өөрийнх нь яг энэ хүмүүсийн хилдэг те нөгөө их ёс суртахууна барьж дийлэх хүмүүсийн хилдэгчлэн амиа ахижсэн үйлдэл нь Ахиллесийг өнөөдөр тайг бол домог болгосон байж болно. Яг тэгэхээр хүлэмжшэрхт хүн нэг ингээд би бодоод байгаа юм байхгүй. Бидэрт ингээд бидний хүмүүс бодоод бичээд үлдээсэн юм уншаад итгэж байгаагаар бол бид нэр ингээд эргэн тойрондоо зөвөр ингээд оршин байгаа газараа л хүлийн зөвшөөрөгдөхийн төлөө дайнд явсаар байгаа л дуустдаг хүн бол хажуудахтаа тий эргэн тойрондоо байгаа хүнтэй тэгжээс тайван байд. Хүн хэзээ ч түрүү өөрөө хэлж илээ нийгэм гэж байхгүйсэн бол тэгэхээр нийгэм гэж байхгүйсэн бол гэдэг асуулт бол байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрөө үүсгэхдээ дангаараа үүсдэггүй тий. Хоёроос дэш дандаа ингэж хажуу заавал байж иж нөгөө гэрэл харахгүй хайрцан гомлтой байж иж өөрөө байж иж би байгаа гэсэн үг байхгүй. Дангаараа орших боломжгүй. Тийм учраас хажуудтай хүлэмжшөрөгдөх нь номер 1 асуудал байдаг. Заратустра шиг уул руугаар авчвал. Нийгмээсээ болж байгаа хөөх. Тэр чинь өөрөө жишээл анх уулын ярол дээр ганцаараа төрөөд тэгээ би уул руу гараагүй. Энд байгаа нэг тусгалуудаас болоод уул руу гарч байгаа. Жишээлбэл нийгэмгүйгээр ямар нэг хөдөлгөөн өрнөхгүй гэсэн үг байна. Одоо ингээд худал гэдэг үгийг ингээд дахиад сан бодонгот зарим хүмүүс хэлдэг шүү дээ. За би одоо найзынхаа төлөө, найз нөхрийгөө төлөө гал руу ч үсрэхэд билээ ингээд. Ингэж хэлсэн хүн магадгүй нэг Атлантын далайд ус онгоцсон сүрсэн ч юм уу. Тэгээд хоёулаа нэг завин дээр байлаа гэж бодъё. Тэгэнгүүт нөгөө завь нь болохоор ганцхан хүнийг таах боломжтой. Тэгвэл нөгөө найзынхаа төлөө гал руу ч үсрэхэд бэлэн гэдээ байгаа найз чинь яг цагаат тулахаар нөгөө найзыгаа одоо магадгүй нэг илэгдээл илдэж унагаагаал тэгээд шууд ус руу түлхээл өөрөө л амьдрахыг л бодно. Ямар ч үед. Тэгсэн чинь нөгөө нэг энэ их гоё асуулт гарч ирсэн цаашлаараа. Нөгөө нэг зам дээр хоёлоо шүү дээ. Нэг нь Ахиллес бай заяа. Тэр хүн бол өөрөө нөгөө нэг гайхамшигтай хүн гэж хэлүүлэхийг мөнхөд яригдахад дурсагдахыг хүсэж байсан юм баггүй. Нөгөө нэг яг нэг зам дээр хоёр даахгүй шүү дээ. Тэнгүүт нэг нь өсөрч ус болно. Яг тэгвэл нөгөө хүн нь очиод миний талаар намайг ертөнцид байсан хамгийн сайн хүн гэж ярих учраас би тэр завийг чөлөөлж бас болно. Тэгэхээр энэ яг ингэж хүнийг яг аврах тэмүүлэлтэй хүсэлтэй юм хүмүүс байхыг бид нар шууд үгүйсгэж болохгүй. Нэг л зүйлийг ойлгоно гэж байгаа. Тэгснээрээ яах гэж байгаа юу гэдэг бол жинхэнэ зорилго. Тэрнээс биш туслана гэдэг эхний шууд туйлын зорилго биш. Туйлын зорилго бол тэгснээрээ өөрт тусгал нь юу ирэх вэ гэдэг хамаг туйлын зорилго байгаа шиг гэдэг хэдүүлбэр. Одоо завин дээр хоёр хүн байж тээ. Нэг нь Ахиллес байлаа гэж бодъё те. За нөгөөд нь Одиссей байлаа гэж бодъё. Тэгэнгүүт Одиссей бол Ахиллесийн төлөө унахад бэлэн байхгүй. Тэгсэн боловч Ахиллесийн зорилго бол нэрээ мөнхлөхтэй. Одоо мэн үн одоо магадгүй Троятыг эзэлчээд буцаад ингэ явсан чинь хоёулахнаа нэм зам дээр үлдсэн. Тэгсэн чинь Ахиллесийн хувьд бол шууд мэн хүн за одоо завнаас унаад түүхэнд бол яасан бэ гэхээр Троийг эзлээд тэгээд аян замдаа хамгийн хайрт найз Одиссейг аврахын тулд одоо өөрийн амьд золиосон гэсэн л нэрэл аврах гэдэг байхгүй юу? Тэгвэл яг зорилго биелэх гэдэг шүү дээ. Тэгээ яг биелэх гэдэг байхгүй. Тэгвэл тэгээд одоо ингэж явж исэн чинь Одиссей одоо Ахиллесийн оронд ус руу унаад те. За миний найз тэгвэл одоо миний мөн дайс гэдэг. Тэгээд нэг хол буянтнуудад ягаад хэвлэл мэдээл хэрэгтэй байдаг нь яг энэ дээр харагдаж байна. Цааш очиж эрэг дээр очиж зарлах хүн байхгүй. Би баатар байх шаардлага байлаа шүү дээ. Гэхдээ одоо энэ дээр өөр нэг гаргалаа гарч байна заяа. Одоо Ахиллестэй өөр нэг хүн байлаа гэж бодъё. Одоо нэг Одиссейгийн оронд өөр хүн байлаа шүү дээ завин дээр. Нөгөө хүн хэлгүй. Дээр нь гараагүй заяа гэж бодъё. Тэгэхээр намайг Ахиллес авсан шүү гэж хэлэх боломж байхгүй. Хэлгүй. Дээр нь бичгэрүүлдэг гэсэн чинь гараагүй. Тийм учраас үсэхгүй шүү дээ. Шууд энэ оронд би өстой арай гэсэн гэж байгаа тий. Тэгсэн харин ч намайг тэр алах гэж оролдоод би арай гэж амьд үлдээ өөрөө гэж үсээд очсон тийм. Тэр нь намайг алах гэж оролдсон. Яг юм бид. Тийм. Тэгэхээр бид ингээд аймаг гой хөнгөн шингэлээд ялгаад юу нь худлаа юу нь үнэн бэ? Үнэн бэ ч байхгүй юу нь худлаа вэ гэдгийг илүү тодорхой бол. Тийм яг ингээл бид ингээл яриа болвол тэгэл одоо энэ bullshit-ийн тухай буюу одоо bullshit-тэй л амар холбогдоод байх. Тэгж дээ тий. Одоо we are bullshit юм байна уу тий? No. Үгүй юу? No.
Интенш одоо зорилго нь юу юм? Одоо бид нар ярьж байгаа нь Бид нар зорилго айгүй хангалттай биелүүлж байгаа. Яг тэр бидний зорилго миний ингэрт лав зүйлтэй гэж. Би ерөөс та нарт ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ингэрт зүйлтэй микрофонтой яриад сонсож байгаа хүмүүст ярьж байгаа. Тэгэхээр энэ бол bullshit биш миний хар. Bullshit bull session гэдэг үг байгаа байхгүй bullshit гарч ирж байгаа. Тэнгүүд bull session нь Оксфордын талинд юу гэж тодорхойлогдсон бэ гэхлээр эрэгтэй хүмүүс нэг танхимд суугаад тэгснээ хоорондоо ус төр нийгэм тэгснээ бас секстэй холбоотой ямар ч үр дүн гаргаж авахгүй зүгээр л entertainment зорилгоор хийж байгаа яриаг bull session гэж нэрлэнэ гэсэн жишээ авсан маа. Тэнгүүд bullshit гэдэг бол зүгээр нэг тийм тухайн хүлээж авч байгаа хүндээ эрг сэтгэл төрүүлэхэр ч юм уу эсвэл тийм жоохон сэтгэлийг нь баясгаад хідэн хормыг зугаатай өнгөрүүлчихэд тэгээ буцаагаад худал руугаа ороод явахт нь тэг сэтгэлийг нь хөнгөлөх зорилготой л юм уу. Ямар ч тийм зорилго байхгүй зүйлийг bullshit. Тэгээд өөрөөр хэлбэл одоо нэг тийм мэддэг зүйлээ мэддэггүй мэд. Бишээ мэддэггүй зүйлээ мэддэг мэд. Чадахгүй зүйлээ чаддаг мэд. Царилдаж нэг худардаг. Худ бойч үү юм уу одоо магадгүй нэг охин таалагдахын тулд одоо хэлбэр өгөөл те. Тийм гар. Тэгэл одоо магадгүй одоо нэг яриагаа итгэн уушаал 1 минут яриаг 5 минут ярьдагсэн шүү. Тиймэрхүү юмыг л бас бүшидтэй холбоод байгаа. Энийг болохоор ингээ манай ингээд Монгол хүүхдэд холбоол бас нэг амны фигүртэй гэж бас хэлж болох юм. Амны фигүртэй шүү гэдэг ч юм те. нэг ийм Wittgenstein биш үү те энэ ном нөгөө Bush дээр ингэсэн байгаа байхгүй юу? Nonsense би нөгөө тэрний далдуур аюул хөнөөлийн тухай бас нуртай судалсан гинэ. Тэгээ яасан мэ гэхээр нэг хүн ингээд эмнэлэгт хэвтэж байхаар нь how do you feel гэд асуусан юм л гэсэн чинь нөгөө эмэгтэй нь машин дайруулсан нохоо шиг санагдаж байна гэсэн чинь нөгөө Wittgenstein чи уурлаад чи машин дайруулсан нохоо юу гэж мэдэрдгийг мэдрэхгүй штэ гэж. Тэгэнгүүт одоо юу гэдгийг ингээд entertain хийх гээд одоо ийм bullshit хийдэг тийм үү. Одоо тэр Wittgenstein-ийг үг нь бол ингээд нэг ийм funny байдлаар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гээд тэнгуут амир утгагүй юм арч байгаа байхгүй юу. Тэрний хайрууд болохоор нөгөөдөгтөө загнуулчих жаа. Тийм би болохоор нэг ийм хитрхи их ийм bullshit, хитрхи их nonsense зүйлс гэд яриад ингээл худлаа гэдгийг хүлэмжшөөрөл ингээ яваад тахаар бүр ингээд цаагаараа далдын хөнөөлт нь юу байж болох вэ? Одоо одоо найз нөхдүүд яриад 50% нь bullshit яриад заримдаа бүр магадгүй 10 жилийн дараа 60%, 70%, 80% тэгээ бүр nonsense-ээр дүүрчих юм бол яах юм бэ? Бүр худал хуурмаар бүр дүүрэх юм уу? Эсвэл зүгээр тэрийг тодорхой 50% барьж явах хэрэгтэй юм уу? Баригдахгүй л дээ. Тэгэл дархлаатай адилхан байхгүй. Эхлээл нэг хүүтэнд тасдаг тий. Дараа нь усанд норж үздэг тий. Тэгээ бөөнөрөө 100% баг 90% руу очиж бүшээд ярьж тэрийг жигсчээж наадахж тоохоо болно. Тэгээд жинхнээсээ нөгөө нэг оны санаа төвшөнд очно гэдэг шиг тий. Энэ бол одоо дөнгөж гарч ирээд илрээд байгаа юм биш. Одоо зүгээр нэрлж эхлээд байгаа юм болохоос биш. Аль эртний тэр гэрэг төртөл үзэгдлүүд нь байж л байгаа шүү дээ. Балардаг шүү дээ. Тэр ингээд тэр баларлууд чи явж байгаа дахиад унаад ойлгомжтой болоо сэргэн мандалт үе ирээд дахиад төр туусууд бий болоод тий. Бүгд л нь бүлшитүүд аль эртнээс байсан. Зөв одоо бид нэр bullshit гэж нэрлэж байгаа шинж чанар нь адилхан нэрнүүд нь өөрчлөгдөд хэрэгжилж байгаа арга хэрэглэлүүд нь тэгээ хилээд дагаад оюун санаанд нь өөрчлөгдсөн. Оюун санаанд дагаад хэрэгэлдэг үгс нь өөрчлөгдсөн. Тийм л зүйл байна. Тэгэхээр энэ нөгөө нэг бид нэр ямар нэг байдлаар альва одоо жишээлбэл арчлыг яруулах гал тий. Америк тийм баг. Тэгээ 300 жилийн өмнө жишээлбэл 50 жилийн өмнө одоо эмэгтэйчүүд юм сайхан боллоо. 50 жилийн өмнө энэ эрхчлөөний бүр ингээд эх орон гэдэг тэр Америкт чинь нэмэгтэй хүнтэй яаж харьцдаг гэсэн бид тэр мэдэн шүү дээ. Арай өөр өнгөтэй хүмүүстэй яаж харьцдаг гэсэн бид тэр мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ нэг 300 жилийн нийгэмтэй харьцуулаад бид нар Монголыг жишээлбэл яаруулах гэдэг шаардлагагүй гэдэгтэй адилхан бүлшиж гисэн явж л байгаа. Тэгвэл бүр ингээд сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм шүү тий. Бүр бүлшиж л дэмжигдчихгүй эсэргүүцэгдчихгүй байдаг нэг хитгэн зүйл нь өөрөө энэ нөгөө нийгмийн харилцааны асуудал байдаг. Тэрийг яаруулж болдоггүй. Жохон чиглүүлж болдог. Өдөрч болдог тий. Одоо жишээлбэл миний нөгөө нэг байнга ашигладаг юм. Хүмүүсийг ингээд нэг зочих гол гэдэг шүү дээ. Ингээд албаар зарим үе ихэндээ зүгээр тэр далбаа малбаа. Жохон ингээд буруу далбаа л да. Гэхдээ далбаа орохоор хүмүүс анхаарах гал тий. Энд чинь би жохон
чиглүүлэх гээд яаруулах гэж жоохон гэж те нэг жоохон анхаарал хандвал нэг 3 алхах байсан газар 2 алхах юм болж гордож байгаа. Тэрнээс тэгээд нэг тийм амар удирдагдаад явчихдаг юм ш. Хүн чинь өөрөө нэг үдчиж ойлгодгийг бид нэр одоо захын судраас олвол харж болно шүү дээ. За олвол үдчиж ойлгодог. Бүр имээ өөрт хүлээдэг хилэлэг төсөөч. За яг залуу хүн үз гэдэг тий. Тэгэхээр энэ бол яг байгалийнхаа хуулиар л явна. Тэр нийгмийн харилцаа учраас. Энэ бол шинжлэх ухаантай технологитой харьцуулах аргагүй. Технологи бол хүн гэлзуулж болно. Энэ бол оюун ухааны асуудал. Нийгмийн харилцааны асуудал дээр бол энийг одоо 50% өрхөөс нь болиулъя. 60% өрхөөс нь болиулъя гэдэг юм асуудал байна биш. Биш энэ төр гэж яах юм хаашаа учиргүй. Зөв тэр бол хэцүү гэж би итгэдэг. Одоо ингээд айгүй юу штэ. Хурдтай очлоо шүү дээ. Пам бүх юм. Тэнгүүд яг уу ингээд bullshit-ийн тухай бол нөгөө Аристотелийн нөгөө согтуу философерс ярьдаг нэг жүжиг байдаг шүү дээ. Ингээл ер нь яриа л гэж CCP-ийн номог дээр бид нэг ингээд bullshit-тэй тойрол амьдраад байна гэдэг ч юм уу. Тэнгүүд одоо яг ингээд за тийм юм байсан. Окей. Тэгээд айгүй ингээд нэг айтайхан ингээд яваад исэн шин тэр нөгөө циклт нөгөө асрыг өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэр тохиолдолд яг л урдих шиг ингээ анзаараад явж явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? Одоо ингээд бид нарт харж байгаа би нийт нэг 4 залуу суугаад нэг Монгол 4 залуу суудсан тий. Тэгээ бүлшитийн тухай яриалаа тий. Энэ л ахгүй. Энэ дархлаа сууж байгааг шинж байхгүй. Дархлаа сууч. Одоо ингээд ядаж ойлгол авчлаа байхгүй тий. Ингээд явдаг. Энэ нөгөө нэг тэнд даарц учраас даарахаар ханаа төрөх учраас би зузаан хувцсан өсөд цэвт нь юу яалах. Тэгэл энэ бид нар C витамины тухай л ярьж штэ. Тэгэхээр энэ бол ерөөсө жамаараа явдаг юм болоо гэж би итгэж байгаа. Bullshit одоо тэр найзуудтайгаа pub-д пив уугаа сууж хахад л өрнөж байгаа үйл явдал гэж түрүүн хэлжсэн шүү дээ. Тэнгүүд яг амьдралын одоо утга учир гол мөн чанар ч юм уу одоо миний амьдралын зорилгодоо хүрэхээр явж байгаа тэр нэг айгу чухал serious ажлын ингээд нэг туршид энэ би одоо зорилгодоо хүрэхээр явж байгаа энэ айгу тийм чухал нэг шаардлагатай хамгийн нэгдүгээр зүйлтэй явах замдаа өөрийгөө баг зэрэг хөндөрүүлээд сатар болгох жоох entertainment авах зорилгоор оруулж ирж байгаа юм жижигхэн одоо хэрвээ ажил амьдрал гээд явж байгааг хар цагаан өнгөөр төрслээд тэг айгу тийм minimal айгу serious informal юм байгаа бол bullshit бол өөр бусад өнгөнүүд ч юм уу. Нэг ногоон өнгө шийтэй тийм. Нэг шар өнгө, нэг цэнхэр өнгө орж ирэл ягаад гэвэл сонирхолтой. Тэгээд дан хар цагаанаа хараад явж явах цаг үеуд, жилүүдэд ч юм уу өдрүүдэд айгу сонирхолтой болгох. Тэгээд цаашдаа арай өөр нэг entertainment авах. Яг л хүний амьдралын зорилго нь одоо түүхэнд үлдэх байгаа л тэгэл түүхэнд үлдэхэл бодоол ингээл тэрэндээ л зориулж өөр юм хийхгүй яваад байхынхаа хажуугаар бас жоохон хачир өгөөд. Тийм. Хачирлал тэгэл. Одоо магадгүй одоо миний одоо сарын өмнө хийсэн одоо нөгөө будаатай дахианы махын тургай карри идэх шиг л тиймэрхүү гоё амталж өгдөг шиг. Тэгээ магадгүй цовиндаа гоё байцаа идэх ч үү. Тийм арай амттай болох зорилготой. Тэгэхгүй бол бас одоо огт байцаагүй цовин ч жоох аргу байдэн шүү дээ. Гоё штэ. Гоё штэ. Байцаа цөөн юусоо байцаа идчихгүй. Тэр бол нүгэлгээ би юм Facebook үгүй шүү дээ. Би бол Үгүй ерөөс тэрийг хүлээж өгөхгүй. Би бол олон жилийн турш байцаатай цовин дургу байсан. Гэхдээ сүлд зөөлрөөд харна. жоо зөөлрөд байхаар нь за энэ байцаач бас гайгүй юм уу да гэж бас гайгүй байцаа харилт бас. Чиний нас явсных уу? Тэгээ насны байж магадгүй. Тэнгүүд одоо ийм л нэг тийм цөөвн гол хоол байхад байцаа бол тийм зөөлрүүлэх үүрэгтэй юм байх хэрэгтэй хад bullshit нь хитрхи их болоод дан байцаатай гурил шидсэн болж байгаа тэр чинь утгаа алдчих. Чи байцаатай уурч. Тийм тэнгүүд яг цөөнгийн мөн чанар нь гурил махан байхад байцаа нэгчих юм бол энэ бол утгаа. Тэнгүүд нэг нь хашгиран тий. What бид нар чинь цөө идэхчихсэн биз дээ гэдгээ нэг нь хашгиран тий. Тэд хашгирж байгаа дөрөвний энд сууж байгаа юм. Тийм тэнгүүд Harry Frankfurt л яг энэ номороо хашгирсан байгаа байхгүй тий. Хитэд наа байцаагаа жоохон багсгаач дөлгөө нөө гэх. Тэгээ жоохон байцаандаа жоохон одоо байцаагаа багсах нуу тэгээ цовиндаа байцаа ихтэй цөө хийж байгаагаа саннуу. Цөө хийж байгаа саннуу байцаагаа зөв тааруулаад гурлаа зөв тааруулаад дээр нь брокколигоо сайхан нэмээч гэдэг юм уу. Олон нийтийн санаа бодлоо асуугаарай. Брокколи бүр хийж болохгүй шүү. Болно шүү дээ. Харин брокколитой үйл гоё байхгүй. Үгүй ээж. Ямар сайн. Тэр нөгөө сүтэ цай. Маргааш өглөө. Өглөө нь босоод сүтэ цан дээр цовин гайжтна. За тэгээд өнөөдөр сайхан
худал болон бүүшүүдийн тухай ялангуяа худ гарч байд юм уу те худрах худал тэгээ бүүшүүдийн тухай сайхан чөлөөтэй ярилцж чөлөөтэй хөрөлдсөн чөлөөтэй буу алсан зочдтой залуустаа баярлаад энэ удаагийн подкаст жаргая. Та бүхэн бид тамтай байгаарай. Дараагийн подкастаараа бүр илүү сонирхолтой сэдвээр чөлөөтэй буу олнаа. Баярлалаа. Баярлалаа.